За намайг Очротын Дашпалбар Индра гэдэг. Би соёл судлаач багш мэргэжилтэй. За өнөөдөр бол бидний хувьд маш чухал өдөр болж байна. Учир нь гэвэл бидний хайртай аав, Монголын ард түмний хайртай яруу найрагч Очротын Дашпалбарын төрсөн өдөр. Тэгэхээр өнөөдөр аав маань амьд байсан бол 68 нас хүрэх байлаа. Шуутай явахаар өнгөрөө гэдэг, бууга томоотой явахаар дөнгөө гэдэг, дундуур нэг явахаар бөөрнөх гэдэг ийм орчинд яаж явах ёстой юм бол даа заримдаа боддог. Сайн юм хийвэл ийм хүний ох юм ч угаасаа сайн юм хийнэ. Муу юм хийх хэрэг байхгүй. За тэгээд одоо сайнаар гэх юм бол ямар нэг эд хөрөнгө өвлж аваад одоо яаж тэр мөнгийг өрчихгүй хүн шиг байна гэхээс илүүтэй үзэл санаа өвлөж авсан учраас аавда маш их баярлдаг. Ийм хүн болгонд заяахгүй хувь тавилан үлдээсэнд бас их дийлж барахгүй том ачаа үлдээсэн. Одоо ингээл гар хүчмлээс нь харж байхад те хэвлүүлээгүй гар хүчмлүүд байна. Бүтээлийн олонд түгээх ажил байна. Тэгээ би бол аавыг өмчлөх дурггүй. Манай аав бол 3 охин 1 хүүтэй. Тэгээ би бол айлын багна. Бидний эцэг гэхээс илүү арт түмний хүү гэж би харах дуртай. Арт түмний оюун санааны эцэг гэж харах дуртай. Их оронч гэж харах дуртай. Тийм учраас бидэнд үлдээсэн энэ бүтээлийг аль болох олон залуучууд уншиж, судалж, олон залуучуудын их хэлэндээ төх соёлдоо энэ газар шороондоо эзэн байгаасаа гэж боддог. Тухайн үед бол 1960-аас 60-аад оны яруу найрагчид, 70-аад оны яруу найрагчид гээд Монголын орчин үеийн нэлээд яруу уран зохиолын нэлээд нэр нөлөө бүхий уран бүтээлчид тойрон бүтээж байсан боловч Бавуугийн лаг усрын Очротын Дашпалбар гэдэг 2 яруу найрагч маш богино хугацаанд алдаршиж үндэсний хэмжээний томоохон сэхэтнүүд болж хуурсан байдаг. Энэ нь юутай холбоотой гэхээр Дашпалбар болон лаг усрын яруу найрагчдын одоо давтагдшгүй өгөгдөл тэдний хийсэн сэтгэлгээний шинжилэлтэй холбоотой юм а гэж би боддог. Энэ үедээ бол Дашпалбар яруу найрагч гүнүү гэдэг ийм урсгал үндэслсэн байдаг. Тэр бол уянгийн яруу найргийг хэлж байгаа. Тал нутгийн хүний энэ уянгийн дуурь сэтгэлгээтэй холбоод ийм гол ус намуухан урсан буюу Монголын уянгийн яруу найргийн ийм дэг сургуулийг үндэслсэн байдаг. Энэ бол маш хүчтэй дэг сургууль л та. Ягаад гэвэл энэ зөвхөн Дашпалбар яруу найрагч хамрагддаггүй. Түүний багш, уран бүтээлийн одоо анд нөхөр, Данзангийн Нэмсүрэн, зохиолч яруу найрагч Миндоёо ч юм уу энэ хүмүүс ингээд нэг айс авт хамрагддаг. Мөн Дашпалбар яруу найрагчийг даган дуурайдаг, түүний уянгийн яруу найраг татгдсан 1990-ад оны бүхэл бүтэн одоо 100 гаруй яруу найрагчийн урсгалд нь хамаарч ирсэн. Энэ хүн өөрийнхөө уран бүтээлтэх үзэл санаагаар бол одоо юу гэдгийг нэг л бүхэл бүтэн үеийг төдийгүй одоо бүхэл бүтэн улсын үндэстэнд нөлөө үзүүлж ирсэн. Чиг баримж авч ирсэн байдаг. 1980-ад оны эсвэл 90-ад оны их үеэр уран зохиол бол үндсэндээ энэ уур амьсгал, нийгэм шилжихтэй холбоотой, оюун санаа чөлөөлж байгаатай холбоотой идэвхтэй хэлцүүлгүүд их болсон байдаг. Тэдгээр донд бол үндсэндээ бас гол ярээ өөр хийжсэн хүмүүсийн нэг бол Очротын Дашпалбар яруу найрагч л та. Уран бүтээл төрөвж байгаа яруу найрагчд, уран бүтээлчдийн дунд шүлгүүд нь нэгнээсээ ялгархгүй байна гэж байгаа байхгүй. Нэг шүүмжлэл байхгүй. Юу гэхээр чинь яруу найраг гэдэг үл ерөөсөө хувь уран бүтээлчийн зан чанар байдаг тий. Тухайн бүтээлийг уншихад бол ерөөсөө цаанаас нь яруу найрагч нь өөрөө харагдчихдаг. Хувь чанар өөрөө хамгийн их тусдаг төрөл бол угаасаа яруу найраг байхгүй. Тэгэхээр яг тэрнийхээ үлгэр босч амьдэрсэн мэт надад санагддаг. Очротын Дашпалбар яруу найрагч одоо шүлгүүдийг уншингууд ер нь яг өөртөө нь уулзсан иймэрхүү ларан шинтэй болов гэмээр тийм шүлгүүд бол бүтээж чадсан. Тийм том уран бүтээлч. Иймэрхүү бичдэг. Одоо тухайн уран бүтээлч нар чинь бол ноутбук байхгүй, компьютер байхгүй. Нэг бол бичгийн машин, за хөвчлэн бол ингээд шүн бол яг гараараа ингээд бичээд шүн суудаг байлаа. За тэгээд бүх уран бүтээлийнх нь юм гар хүчмлүүд байдгийн. За эндээс бол би өнөөдөр төрсөн өдрөөр нь би талын хөгч хон гэдэг энэ цуврал шүлгийг онцолж байна. Тэгээ энэ өөрөө 91 онд 1 сар бичигдсэн шүлэг байна. 91 он гэдэг чи яг нэг арчлал эхэлжсэн. Тэгээд
нийгэм цаггүй яг одоо аав чинь уран бүтээлчээс улс төрийн одоо юу руу шилжиж орж исэн. Би бол маш жоохон цэцэрлэгийн хөвтэйсэн 4-5 настай жоохон хүн байсан. Тэгээд тухайн цаг үед бол миний бага насны дурсамжинд бол манай гэрт ер нь нэг өдөр зочингүй унжиж байгаагүй. Нэг бол улс төрийнхэн, нэг бол одоо яруу найрагчид, соёл урлагийн салбарынхан, нэг бол нутгийнхан гэл. Тэгэхдээ тэгж ямар ч одоо улс төрийн нөхцөл байдал, ямар ч нийгмийн цаг үед ямар ч одоо уулзалтын дараа бол зочид явсны дараа бол тэгээд дээлээ нөмрөөд уран бүтээлийнхаа ард бол заавал суудаг, чимээг орчинд орж суудаг, өөртөө цаг гаргадаг, бүтээлтэй цаг гаргадаг. Ийм дурсамж бол миний одоо танд бол маш тод болсон. Манай аавын уран бүтээлд бол энэ чонын тухай, арт түмнийхээ төлөө зүтгэж байгаа, тэрнийхээ төлөө ганцаардж байгаагаа энийг чоноор маш их илэрхийлдэг байсан. Бага байхад бол аав маань одоо том улс төрчин байна, том яруу найрагч юм байна гэдгийг мэддэг хэдий ч яг ингэж нөгөө цаг үеэс төрүүлсэн байна. Тэг яг нөгөө шудраг байсныхаа төлөө, үнэн байсныхаа төлөө, өөртөө үнэн байсныхаа төлөө зөвхөн одоо хүрээлэл салбар кейсэлөө гэр бүл одоо хамаатан садныхаа дунд хүртэл анд найз нөхдийнхээ дунд хүртэл хүн яаж ганцаардаж болдог гэдгийг одоо энэ уран бүтээлийн уншаад гэдгийг арай жоохон нэг наст яваад ирэхээр л ойлгож эхэлж байна. Сур шиг сунаж, сухай шиг улайж, эрчит дөрвөн хөлөөрөө ээрэм талыг гатулж, агт сайн мордын туурайг сулдааж, анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж, 10 халтар нохойг замдан цувуулж, агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн би талын хөх чон. Талын хөх чон жишээлбэл энэ жангарт байдаг сухай шиг улаан ингээл эхэлдэг. Ихээхэн аман зохиолын ийм шинжтэй туйлсын хэлбэрлүү маш олбарын яруу найраг шилжиж ирсний жишээ. За би талын хөгчөн сур шиг сунж сухай шиг улааж эрчит дөрвөн хөлөөрөө эрэм талыг гидэлж агт сайн мордын туурайг сулдааж анч сайхан эрсийн хорхой хөдөлгөж 10 халтар нохойг замдан цувуулж агшин бүрдээ хүлтээд тэсэлсэн би талын хөгчөн. Энэ үеийн шүлгийнхэн гол онцлог бол ихээхэн ганцаардлын шинжтэй ганцаардсан хүний сэтгэлийн гүнээс гарч байгаа тийм хашгираанда ихээхэн зэрлэг хашгираан байдаг гэдгийг хэлмээр байна. Энэ уран бүтээлч 3-4 бараг 5 хүрэхгүй жилийн дотор ингээд яаж уянгын яруу найрагч хөрвөж ийм аимшигтай ийм үзэл санааны ийм тэмцлийн шинжтэй шүлгч болж хуурахыг Монголын ард түмэн харсан. За уран зохиол бол маш гоё уянгын яруу найрагч алдсан бол ард түмэн бол өөрсдийгөө өмөрч тэмцэх нэг том эх оромжтой болсон. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голдуу сони хэвлэлээр гарч исэн бүх ярилцлагуудын бол нэгтгээд хэвлэхэд бэлэн болгоцсон байхгүй. Тэн дотор одоо маш сонирхолтой юмуд байдаг. Одоо улс төр өрөөнийхнээс та нараад ингээд улс төрч мөрчтэй ярих юм бол хоёр нам одоо юу гэдгийг дийлэх судал авсан байх үед Монгол уламжлалын нэгдсэн нам гэдэг ганцхан судал аваад дунд нь яг нөгөө нөхөр аль талд нь орохоос хамаарал шийдвэрүүд ингэж гарч идэг ч юм. Энэ бол багийн хүнд олддгүй тийм тохиолдод шүү дээ. Улс төрч уран бүтээлч болж гэсэн. Тэр ирээч нөлөөтэй гэсэн. Тэгэхээр энэ шүлэг бол нэг талаас ерөөсөө тэр талын сүлд амтан болсон чонын тухай. Төгсгөл хавцаагаа бол үндсэндээ энэ талын хөх чоны аран шин бол үндсэндээ яруу найрагч аран шин юм а гэсэн зүйл том болж байгаа. Яг энэ үүднээс нь ингээд харах юм бол энэ өөрөө нэгт тэр талын сүлд болсон амтны тухай шүлэг нөгөөтэйгөр ерөөсөө яг талын хөх чон тэмдэрдэг тэр өөрийн үзэл бодолтой тэрс үзэлтэй яруу найрагчийн хувьд хөлнгийн талаар хүлэгдэж байгаа мэт ингэж ойлгож байна. Гэхдээ яг үндсэндээ энэний хойно тэр чон за хувь уран бүтээлч яруу найрагч за тэрний хойно үндсэндээ Монгол гэдэг тэр улс үндэстний тухай тал юм байна. Тэр богинохон гэж одоо бидний үзээд байгаа амьдралд нэг хүний байтугай нилээд хэдэн хүний хийж чадхааргүй тийм их уран бүтээлийг хийсэн. Тийм их нөлөө үзүүлж ирсэн. Тийм бидэг. Тэгээ ингээ эргээ харахаар юу гэдгийг одоо хувьдаа би бодож штэ тий. Үнэхээр өөрийнхөө тэр богино амьдрах тийг мэдчихсэн учраас гэдэг ч юм уу тэгж их шамдаж тийм ээ тесэрч гал мэт дүрлзэж амьдарч исэн юм бол одоо гэж би хувьдаа үздэг. Даш болбор яруу найрагч үхлийг өөрийнхөө амьдралын их том дүр болгож хуургасан. Үхэл түүний бол шүүгч ёс суртахууныхан бараг түшиг тулгуур нөхөр гэмээр зүйл байсан. Очротын даш болбор өдид амьд байсан бол бас ганцаардах болов уу гэж би бодож байна. Ердийн хүн өгөхөд
нэг ураг удам харамсдаг. Гэтэл яг үннийг хэлэхэд амьдралын утга учирыг таньсан хүн зуурдаар ингээд өнгөрөхөд бүхэл бүтэн үндэстний хувь тавилан ялангуяа оюун санаанд нь нөхөж баршгүй гарч учирдаг гэдгийг сонгодог жишээ бол Дашбалбар яруу найрагч. Гэхдээ Дашбалбар яруу найрагчийн ингэж тасалдсан амьдрал нь бол дутуу гэсэн үг биш. Утга учиртай амьдрсан хүн нэг л өглөө ертөнцийг орхиход үлдээсэн зүйл нь өнгөрүүлсэн амьдралд хангалттай байдаг бөгөөд үр хүүхдэд нь ч хангалттай байдаг. Үүний тодорхой жишээ бол үнэхээр онцгой жишээ бол Учруудын Дашбалбар юм болов уу гэж боддог. Би их сургууль багшлах гад мөс сууис руу алхаж байхдаа намайг ингээд багшлаад алхаж байгааг харуул их баярлах байсан болов уу гэж бодож байсан. Анхны намаа гаргахад дээж наавдаа авчиж өгнө гэж бодож байсан. Би бол аавыгаа амьд л гэж боддог. Яг л бүтээл нь үргэлжил хамт байдаг. Хүнд хэцүү үед аавынхаа шүлгийг сонсоод босоод ирдэг. Хүнд хэцүү үед одоо маш олон залуучуудад тэнгэр шиг байшуулаг амьдтай биенээ хайрал тийм зүрх сэтгэлийн босч ирэх хүч осон болоо гэж боддог. Тийм учраас тэр хүн би амьд байгаа гэж боддог. Тэгэд цаашдаа ч амьд мянган жил байх болов гэж боддог. Наран хөнди эрдний муудастай нялхан янзах нүмертэн хорогцсон намхан тоодогдод элсэн манхантай Бүлгэр домгийн буурал талдаа